Лионел Мессигийн тухай Sky Sport сайтын сурвалжлагчийн бэлтгэсэн нийтлэл ярилцлагыг одоос 4 жилийн өмнө орчуулж исэн байна. За энэ хүн нийтлэлээ та бүхэндээ хүргье. Яг өдрөөснөөс хойш амьдрал минь өөрчлөгдсөн. Хүмүн миний амьдралын чухал хэсэг шүү дээ. Би өөр хинээс ч илүү хүүд айл хайртай юмны төрөнд хүүгээл бодож байдаг юм. Аав байна гэдэг үнэхээр гайхамшигтай мэдрэмж байдаг юм байна. Өнөөдөр хүмүн сүүдэр тусвал хэртчмээр тийм ариухан бас аз жаргалтай байгаа. Хүм маань аавыгаа хинбэ ямар хүн бэ гэдгийг одоогор мэдэхгүй байгаа. 2 настай хүүхэд өөр яах вэ дээ. Хэдэн сарын өмнөөс хил дурж бидэнтэй ойлголцохдоо илүү дэрэгдсэн. Түүнтэйг ярилцахад биднийг ойлгож байна гэдэг гайхамшигтай мэдрэмж. Гэхдээ би өөрийгөө ямар хүн бэ гэдгийг хэлээгүй. Өөрийгөө хөл бөмбөгчин гэдгийг хэлсэн ч 2 настай хүүхэд ойлгохгүй шүү дээ. Гэхдээ намайг зургатаар гаргахаар хүн маань анхааралтай үздэг гэж эхнэр Антонелла маань хэлсэн. Энэ надад үнэхээр сайхан санагдсан шүү. Бэлтгэл рүүгээ явах замдаа би машина тайван жолоодох хичээдэг. Би жолоо урих дуртай. Учир нь жолоо урьж явхад бэлтгэлийн өмнөх амралтуулж ганцаараа юм бодоход тохиромжтой байдаг. Тоглолтын өмнө ч адилхан дөө. Инхэн надад төвлөрөхөд тусалдаг юм. Замд явж байхад хүмүүс намайг анзаардаг шүү. Ихэнх хүмүүс намайг машин жолоодож байгааг харах гэж 2-3 удаа хажуугаар өнгөрдгийг анзаарсан. Улаан гэрэл тааруул хажуугийн машины жолооч намайг хараад хөөгчээ байна штэ гэдэг. Хөвгөлтэй зүйл их болноо. Бид бэлтгэлээс нэг цагийн өмнө цуглардаг. Мэдээж хэрэг хоолоо идчихэд очтгол доо. Инхэн өөр өөрсдөө ажлыг амжуулж хөл бөмбөгт анхаарлаа хандуулахад тустай байдаг. Зарим маань бэлтгэл эхлэхээс хагас цагийн өмнө фитнес хийж бусд нь сонголтын дасгалаа хийдэг. Энэ нь санамсруу гэмтлээс сэргийлж байгаа хэрэг шүү дээ. Би өмнөд Америкчуудтайгаа нэгдэж бие халааж эхэлдэг. Заримдаа би талбайгаар алхдаг бол заримдаа бэлтгэлийн өрөнд ганцаараа сухыг илүүд үздэг юм. Бэлтгэл дээр багийнхантайгаа найзуудтайгаа мэдээж хэрэг юм ярилцалгүй яах вэ? Нэг чухал биш зүйлийн тухай ч гэсэн ам хураагүй л байдаг. Ирээд чалчицгааж эхлэн ийм тийм гэсэн тогтсон зүйл байхгүй ч гэсэн ер нь бэлтгэл иймэрхүү л болж өнгөрдөг. Бүгдээр л өөр өөр гэсэн стилтэй. Миний хувьд энгийн джинс, футбол göмсөх дуртай. Ховц хөлхөрөөний уур амьсгал сайхан байдаг. Би Дани Альвастай ойр суудаг. Учир нь бид миний анх үндсэн багт тоглож эхэлсэн баруун жигийн өрт хамт тоглодог учраас тэр. Бид хоёр талбайд өдөгөө талбайн гадна ч хамт л байдаг. Өдөрөөс өдөрт бидний нөхрөл илүү зузаарч талбай дээр чинь нэг нэгэндээ тусалдаг. Бид хоёр бие биенийхээ тоглолтыг маш сайн ойлгодог. Багийн хувьд би нийтэж байхыг хичээдэг. Талбайн гадна бид бүгд л өөр өөр амьдралтай гэр бүлтэй хүмүүс. Биднэрээ хариуцлагч өөр өөр байх нь бий. Манайхны ихэнх нь хүүхэдтэй. Хүүхдүүдээ сургуулиас навж хамт цагийг өнгөрөөж эрт унтуулдаг. Юу ч болж байсан хүүхэдтэй цаг гаргадаг хүмүүс. Тус тустай амьдралтай өөр хүмүүс нэг баг болох юм л байдаг. Удаан хамт байсан хүмүүстэйгээ нэг баг болж тоглох бол чухал зүйл гэж хэлэхгүй л дээ. Гэхдээ гайхамшигтай цаг мөч гайхамшигтай дурсамжуудыг сайн найзууд гэж байдаг. Андрес Иниеста, Сеск Фабрегас, Жерард Пике гээл. Хүмүүс Пикег алиалагч гэдэг дээ. Тим үе төвөнд байдаг. Гэхдээ хөл бөмбөг тоглохдоо хариуцлагатай ханддаг. Хүн болгон Пикег хөвцөлөх өрөөний алиалагч гэж хэлдэгч миний хэлэх зүйлд итгэрээ. Тэр хөл бөмбөг тоглохоор өөр болчихдог. Толгойд нь 2 л үг хэрэгэлддэг баг. Хариуцлага, амжилт. Би тоглолтоо дуусгаад л дараагийн тоглолтод бэлдэж эхэлдэг. Манай багийнхан ч ялгаагүй. Бид нэр сайн тоглосон илүү сайжрах болно гэж ярилцдаг. Манай багийнхан олон тоглолтод богино хугацаанд бэлтгэлд орж байлаа. Бид дараагийн тоглолтоо л чухалчилж боддог. Тоглолтын өмнө би бэлтгэл дээр байдаг шиг л байдаг. Ямар нэгэн зан үйл дом шид үлддэггүй. Ховцсаа солонгоо тоглолтын тухай л бодож байдаг. Би тоглолтын өмнө ховц солихорон дөрөл шашгараад байдаг хүн биш ээ. Аль болох тайван байхыг хичээж анхаарлаа яаж тоглох вэ гэдэгтээ төвлөрүүлдэг. Эсрэг багийн хамгаалагчийн арга барилыг бодож яаж тоглохоо төсөөлдөг. Мэдээж хэрэг бүхнийг төсөөлж төлөвлөчгöd гарахад илүү хялбар байдаг юм. Гэхдээ төсөөлснөөр өөрөөр болох үеч бий. Тийм үед өөрийгөө хянаж хамгийн сайнаар хичээдэг. Зарим хүмүүс миний тоглолтын хэм маягийг өөрмөцгөх нь би. Гэхдээ би тэгэж боддгүй. Үнэн дээр бол би өөрийнхөө л тоглож байгаа юм тэр. Талбай дээр зөв цагтаа зөв газар байхыг хичээдэг. Би ямар нэгэн зүйл
төлөвлөх дургүй л дээ. Бэлтгэлийнхээ дараа ихэнхдээ шууд тарж ойр дотныхан болон гэр бүлийнхэн хүүтэйгээ хамт байдаг. Үнэн шүү. Би өөр спортоор хичээлдэггүй, зүгээр л зурагтаар үзэх дуртай. Ингээл гүцээ. Заримдаа PlayStation дээр FIFA тоглодог. Барселона, Аргентины шиг найзуудынхаа зэрэг тоглох хөгжилтэй байдаг. Би өөрийгөө бий бол хаан гэж тунхаглаад авах дургүй. Орой би эрт орондоо орж унтдаг. Хэрвээ завгүй өдөр таарч хүнд бэлтгэл хийсэн бол ядраад эрт унтаад өгдөг. Эхнэр хүү бид гуравт яг унтдаг тодорхой цаг гэж байдаггүй. Зурагт үзэж тэдэнтэйг амарч байгаад л нэг мэтгэд унтаад өгдөг. Ингэх надад хамгийн сайхан амралт болдог юм. El Clasico бол мэдээж онцгой тоглолт. Хүн бүхэн энэ тоглолтын талаар сонирхож фанатууд хөл бөмбөгчд бүгд догдолж байдаг. Энэ бол дэлхийн хэмжээний тоглолт. Хөл бөмбөгчний хувьд би энэ тоглолтыг бусад тоглолт шиг л хүлээж авдаг. Бусад дерби цаг сунгасан тоглолттой л адилхан. Өрсөлдөгч баг маань гайхамшигт авдаг. Тийм учраас тэдний эсрэг олон гол хийсэн би азтай хүн шүү дээ. Шигшээ багуудын хувьд Аргентин, Бразилийн тоглолт, Реал Мадрид, Барсагийн тоглолт хоёр яг адилхан гэж би боддог. Хоёулаа том богууд мөнхийн өрсөлдөгчд ганц ялгаан л улс гүрний л асуудал байгаа юм. Барселона гэдэг бол зөвхөн хот биш. Хөгжин дэмжигчид клубтэй нягт холбоотой байдаг. Хөл бөмбөг тоглохдоо тайван байх гэдэг бол маш чухал. Хувь хүнийхээ хувьд би байдгаараа л хичээж байдаг. Талбай тоглолцоод гарч явахдаа аль болох тайван байж амарч явахыг илүүд үздэг. Харин зөвлөгөн дээр гიშгэх үед үгээр хэлхийн аргагүй мэдрэмж төрдөг. Учир нь би хөл бөмбөгт маш их дуртай. Үүнийг сандрал гэж нэрлэдэг эсэхийг мэдэхгүй юм. Тоглолт бүрд би тайван орохыг хичээдэг. Тайван байх бол амжилтын минь нууц гэж хэлж болох байх. Сандрахгүй тайван байх гэдэг ганц хөл бөмбөг тоглох үед ч биш, бусад үед ч чухал зүйл гэж боддог тоо. Ихэнх хүмүүс надаас жирийн хүн шиг амьдрч чаддгүй гэж асуудаг. Би чаддаггүй гэж боддог. Би өөрийнхөө хүссэн зүйлийг хийж өөрийгөө жолоодож чаддаг. Барселона хотын намайг их хөндлөдөг. Хүмүүс надтай зөв зураг авах, гарын үсэг авдагаас бусдаар бол би жирийн л амьдардаг. Хэрвээ би хүсвэл гудамжаар чөлөөтэй алхаж чадна. Би гэр амтай хүн учраас гарч алхаад авахыг нэг хүсдэг л дээ. Гэхдээ хүсвэл гарч алхдаг шүү. Хэвлэлийнхэн миний хувийн амьдралын тухай бичээд байгаад би дургүй. Тэдэнд миний гэр бүлийн амьдралд хошууд өрөөд авах хэрэг байхгүй. Тийм болохоор би сэтгүүлчтэй асуудалгүй байдаг. Хүмүүстэй хамт зураг авах бол хөл бөмбөг тоглох шиг ажиллал гэж би боддог болсон. Тиймдээ ч үүнд цаг төлөвлөж байхгүй бол болохгүй. Миний амьдралын нэг хэсэг болчихжээ одоо. Хүмүүсийг ажилдаа явж байхыг харах сайхан өөр илүү зүйлгүй ингэж амьдрах л надад таатай байдаг. Авраг багийн нэг хэсэг болж байдагтаа би өөрөөрөө бахархдаг. Цом өргөж явах тэр мөчөд би асар их аз жаргалыг мэдэрдэг. Учир нь бид тэрл амжилт асгарсан мөчийн төлөө хөл бөмбөг тоглодог. Би ганцаараа тоглоод тэр цомуудыг хүртэж чадахгүй штэ. Жишээ нь аврагуудын лиг бол том тэмцээн мөн. Гэхдээ бусад цомууд ч надад ялгаагүй онцгой сэтгэл төрүүлдэг. Росаригийн гудамжинд бөмбөг өшгөлж байсан хүүхэд байхдаа би Испанд амьдарч хөл бөмбөгийн мэрэгжлийн том клуб Барселонагийн төлөө тоглоод Ла Лиг, аврагуудын лиг болон бусад том цомуудыг өргөнө гэж зүтлээч байлаа. Хүүхэд байхдаа би хөл бөмбөг тоглох тухай л боддог байсан. Мэдээж мэрэгжлийн хөл бөмбөгчин болно гэж хүсдэг байсан ч Барселона шиг багт тоглоно гэж мөрөөддөггүй байсан. Тэр үеэс хойш надад болон гэр бүлийнхэнд маань их өөрчлөлт гарсан ч бид ямар хүмүүс байсан тэр л хэврээ байгаа. Багийнхан хэвлэл мэдээллийнх нь намайг хамгийн мундаг нэхийг сонсоод ямар мэдрэмж төрдгөө гэж юу? Энэ бол асар том хариуцлага, нэр төрийн асуудал. Бас өөрөөрөө маш их бахархдаг. Миний адил бусад хөл бөмбөгчид ч энэ хариулттай минь адилхан зүйл хийх байсан байх. Гайхамшигтай. Олон жилийн өмнө жижигхэн хүүхэд байхдаа би годомжинд хөл бөмбөг тоглоход асар их аз жаргал мэдэрдэг байлаа. Ингээд 5 байна уу 6 настайдаа гэрийнхээ ойрхон байдаг хөл бөмбөгийн багт тоглож эхэлсэн юмдаг. Барселонагийн хийсэн анхны тоглолт маань Портотой хийсэн нөхөрсөг тоглолт байсан. Албан ёсны тоглолт маань болохоор Испаниолийн эсрэг хийсэн тоглолт байсан. Декүүгээр солигдож талбайд гарч байснаа би хизээч мартахгүй. Эдгээр дурсамжид бүгдээрээ оюун санаанаас үнэ гардаггүй. Миний амьдрал замналын онцгой мөчүүд шүү дээ. Багаасаа том хөл бөмбөгчөдтэй цуг ялангуяа Камп Ноу тоглож ирсэндээ би маш их баяртай байдаг. Шударгаар хэлэхэд би энэ бүхний төлөө байдгаараа чармааж байсан юм шүү.
Анх Барселонад шалгуулж байснаа санаж байна. Тэгэхэд би 13 таа байсан бөгөөд 15 хоног энд байсан. Аав бит хоёроо Плаза Испаниагийн ойролцоо буудал байрлаж сайн сайхны төлөө хичээж байсан. Багийнхан маань намайг найрсаг хүлээж авч байсан. Хэдхэн оноод л бид тэднийг найзаа гэж тооцоолсон юмдаг. Тэгэхэд болж байсан зүйлс миний замналт чухал нөлөө үзүүлж одоо хүртэл санаж явдаг юм. Учир нь Барселонод шалгуулсан минь миний амьдралын шийдвэрлэх мөч байсан юм. Үнэхээр гайхамшигтай. Тэр үеийн тухай олон л яриа байдаг л да. Миний Барселонад хийсэн анхны гэрээ салфеткэн дээр хийгдэж Чарлирийн хач гарын үсэг зурсан гэл. Би энэ түүхийг сонсож байснаас биш тэр салфетыг харж байгаагүй, өнөө бодлыг мэдэхгүй юм да. Өглөө болгон зориг тэмүүлээ санал сэрнэ гэдэг асуудал биш. Би амьдралдаа хийж үзсэн зүйлсээ дахиад авахыг хүсдэггүй. Гэхдээ үнийг цомоодод төрүүлэх багийнхантай хамт байх тухайд хэлээгүй шүү. Багийнхантай бэлтгэл хийх толгонд надад эрч хүч нэмэгдэж байгаа мэдрэгддэг. Надад олон гол оруулж дээд амжилтуудыг эвдийгсэн зориг байхгүй ч дээд амжилтуудын эзэн болох сайхан мэдрэмж төрүүлдэг. Би багийнхаа төлөө багаа цом авахуулахын төлөө л гол хийдэг. Миний бодож хүсч явдаг зүйлс минь энэ л юм.